21-р зууны Монгол багшийн загвар гэдэг зүйлийг хэлсэн. Энэ загвар нь ер нь 21-р зууны багш бол чадамжид суурьсан юм байна. Шинэ зууны багшид ямар чадамжууд байх вэ? Энэ чадамжуудыг бид харсан. Тэгээд ингээд шинэ зууны багшийн чадамжид суурьсан хамгийн түрүүнд оюутнууд ерөнхий эрдмийн багш хичээл ямар ч хичээл түүх соёлын хичээл, гадаад хэлний хичээл гэдэг юм. Энэ хичээлүүдээс бас сонголт их боломж байна. Хоёрдугаар бол багш мэргэжлийн суурь багш хичээл байна. Тэр бол энэ дээр үл бас нэг шин сурсан. За 2 жилийн өмнө болж байна л да. Энэ дээр үл янз янзын багш нарын мэргэжлийн өдөртөө тэгээд харилцааны чадвар тэгээд дээр нь одоо чадвар гэсэн ийм одоо хичээлүүд бас шинээр авсан. Энэ багш нарын багсад эндээсээ бас дээр нь мэргэжлийн хичээлүүдээс бас сонгох юм боломж өгч байна. Энэ учраас оюутнууд хичээл сонгох ийм боломж өгч энэ багш нарын чадвар багш нарыг сонголтын гадна үзэж магадгүй ажилладаг онцгой хичээл. Ер нь бид нар тусгай хэрэгцээтэй багшгүй бол хүүхдүүдээр сонгож байгаа. Эндээ сонгож байгаа. Гэхдээ тэр хүүхдүүд бол энэ янзын мэргэжлээс яг тусгай хэрэгцээтэй багш гэсэн тэр анги гэхээс илүүтэйгээр математикийн багшийн ангиас марын багшийн ангиас сүүнгүй багшийн ангиас тэгээд тэр хүүхдүүдийг бид нар 2-3 дугаар курсээс нь боомлууч нэг одоо сонгох. Тэгээд тэр сонголтоор тусгай хэрэгцээтэй ийм боломж одоо маш өөрмөц шийдэлтэй. Тэгэхээр тусгай хэрэгцээтэй сургуульд математик зам, тусгай хэрэгцээтэй сургууль Монгол хэл зам. Тийм мэргэжлийн хичээл заахын тусгай хэрэгцээтэй багш нар байдаг тийм өөрмөц. Энэ бол ер нь нэг хайхтар нэг анги байгаад байхгүй тийм ээ. Хүүхдүүд яг сонголтоор ингээд тусгай хэрэгцээтэй багш нар. Энэ жилийн хувьд бол нодлын автоо нийлээд нэг 2000-аад оюутан гэсэн юм байна. Адаас тэгэхээр энэ бол бас багш нарт жаахан чанартай том өөрчлөлт хийж байна. Ажил дөрөс 1000 оюутан багш нарт тэтгэлэг авч байна. Энэ хоёр төрлийн тэтгэлэг. Дээр нь одоо 3 дахь тэтгэлэг авч байгаа нь англи хэлтэй буюу гадаад хэлтэй багш нарт гэхэд бас тусгай яамнаас агуулгад шинэ одоо тэтгэлгээс тэр илүү зардал нь гарна шүү дээ. Англи хэлтэй хэлэх нь илүү одоо англи хэлээр хичээлээ. Тэр одоо илүү хэлтийгээр бас олохоор өнөөдөр бас батламжуудыг бодож байгаа. Борон тэтгэлийн батламжууд бас өнөөдөр гаргаж байгаа. 100 оюутнууд одоо тэмдэг болж байна. Тэр бол ерөнхийдөө борон том тэтгэлэг. Тэгээд дээрээс бүрдэн хэлбэрийн зээл тусламжууд болж байна. Ийм онцлогтой юм да.